сайн байцгаана уу? Хөвсгөл аймгийн дэлгэрэн цогцлбор сургуулийн газар зүйн багш Гишүүн байна. Ингээд өнөөдрийнхөө ээлжид хичээлийг эхэлцгээе. Өнөөдөр багш нь та бүхэнд хотчлтын тухай орно. За, хотчлт маань түүхэн хугацааг яриад үзэхээр Хөвсгөл аймгийн мөрөн сум маань хот мөн болов гэсэн ийм асуудал үүсэн гарч ирж байгаа юм. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ Хөвсгөл аймгийнхаа мөрөн сумыг хот мөн үү биш үү гэдэг дээр олон хүний маргаандаа байдаг асуудлыг хамтран шийдвэрлэцгээе. За эртээр үед хөдөө аж ахуй эрхлэх хүмүүсийн дотроос гар урчууд худалдаачид ялгаран төвлөрсөн суурин сууж хөдөлмөр эрхлэх болсноор хөдөлмөрийн ялгаа гарсны үр дүнд хот гэдэг зүйл анх үүссэн түүхтэй юм аа. За дэлхийн хүн ам 10,000 жилийн тэртээгээс нийтээр ан гөрөө жимс жимсгэн түүж цуглуулах ажил эрхэлдэг байсан. Өнөөдөр дэлхийн хүн амын 0,1% нь л хоол хүнсийнхээ олдцыг даган нүүдлэн амьдарч байгаа. За ихэвчлэн нүүдлийн аж ахуй эрхэлдэг малчид шин соргог бэлчээр хайн байнга нүүдэлдэг. За энэ нүүдлийн хэв шинж Монгол орн дээр хамгийн тод илэрцтэй үлдсэн улсуудын нэг юм аа. За хот болон тэнд амьдрах хүний тоо ихсэн улс орны амьдралд хотын гүйцэтгэх үүрэг нэмэгдэн хот суурин газрын амьдралын хэв маяг өргөн тархах үйл явцыг бид нар хотчлт гэж нэрлэж байна. За 1900 оны үед манай дэлхий дээр 14 хот байсан бол тэдгээрийн ихэнх нь бөмбөрцгийн маань хойд хагасад байрлаж байлаа. Тэгвэл өнөөдөр хөгжиж буй орнуудын хүмүүс хот суурин газрууд руу шилжин суурших болсон бөгөөд 5 саяас дээш хүн амтай хотуудын тоо 71, 1 саяас дээш хүнтэй хотуудын тоо одоогоор 400 эрд хүрээд байна. За тэгэхээр орчин үеийн хотчлтын нэг шинж бол цэг маягийн байршилтай хотоос хотуудын төвлөр буюу агломерацид шилжих явдал юм. Агломераци гэдэг нь хотууд бие биетэйгээ нийлж их талбай эзлэн орших суурингийн төвлөрсөн хэлбэрийг хэлж байгаамаа. За багш та нарт агломерацийн хэв шинж болох Японы Токио хотын зураглалыг ингээд харуулж байна. За агломерацууд нь бие биетэйгээ газар нутгийн хувьд нийлэн нэгдэж хотчлтын дээд түвшний төвлөрөл буюу мегаполисийг бий болгодог. За мегаполис гэдэг маань грекээр том хот гэсэн утгатай үг юм. За энэ мегаполисын хамгийн тод жишээгээр илэрж байгаа бүс нутаг бол Японы Токайдо. За энэ бол дэлхийн хамгийн том хотчлтын мегаполисыг харуулж байгаа энэ бүс. За энэ мегаполис маань үндсэндээ Японы баруун хэсэг орчмыг эзлэн оршиж байгаа нэлээд том хотчлтын төвлөрсөн хэлбэр байна. За энэ Токайдо хотын маань үндсэн зураг маань ингээд харагдаж байх жишээтэй. За тэгэхээр өнөөдөр дэлхий дээр 7 тэрбум хүрээд байгаа дэлхийн хүн маань 2050 он гэхэд 10.5 гаруй тэрбумд хүрэх ийм төлөвлөгөө харагдаж байгаа юм. За тэгэхээр далаа тэнгисийн эрэг орчмын бүс нутгууд гол мөрдүүдийн хөндийгээр дэлхийн хүн амын ихэнх нь нутагладаг. За дэлхийн гадаргын 20 гаруй хувийг эзэлдэг цөл дэлхийн хүн амын 5 хүрэхгүй хүн сууршин амьдарч байгаа юм. За Өмнөд Америкийн бүс нутгаар нь одоо ингээд бүгдээрээ тодруулан ярилццгаая. За нэгдүгээрт нь бүгдээрээ Өмнөд Америкийн бүс нутгийг авч үзье. Өмнөд Америкийн ихэнх хот суурин газар нь Андын нуруу орчмоор түүний хой талаар мөн далайн эргийн дагуу сунад тогтсон
нарийн зурваст төвлөрдөг. За 20 дугаар зуунд Сан Паула Буэнос Айрес зэрэг хот асар ихээр тэлж хөдөөгийн хүн амыг соронз мэт татах болсон. Үүний улмаас томоохон хотуудын зах аваар цагаачдын оромж гэдэг нь бий болсон. Энэ цагаачдын оромж нь ахуй үйлчилгээг хэмгүй ядуусын хорооллуудыг үүсгэсэн байж байгаа. За энэ дээр бид нар Буэнос Айрес хотын зургийг харж байна. За тэгэхээр сая багш нь та нарт харуулсан хэсэг бол Андын нуруу маань ингээд энд харагдаж байна. Андын нурууны энэ завсар хэсгийн нарийн зурвас хэсгээр мөн 70 эрг хаваараа ингээд ер нь та нар ингээд суурин хотуудыг ингээд ажиглах юм бол дан эргийн дагуу ингэж байрлсан ийм онцлогтой бүс нутаг байна. За Өмнөд Америкийн тухайд бол дэлхийн хуурай газрын 11%-ийг эзлэн оршдог. Дэлхийн хүн амын 6% нь Өмнөд Америк тэвд оршин амьдардаг юм байна. За 2 дахь бүс нутаг тэв маань Хойд Америкийн бүс нутаг орж ирж байна. За Америкийн нэгдсэн улсын баруун зүүн эргийн дагуу өөр хоорондоо холбоотой хот суурин газрууд тэдгээрийн дагуул хотод үүссэн онцлогтой Төв Америк, Карибын тэнгисийн улсуудад ч мөн хүн амын нягчил ихтэй. Харин Канадын хойд нутгийн гүнлүү далайн эргээс аслах тутам хүн амын нягчил харьцангуй бага байж байгаа. За тэгэхээр энэ Төв Америкийн бүс нутаг энэ дээр ингээд харагдаж байна. За энэ бүс нутгаар бол харьцангуй хүн ам нь нягт сууршилтай. Канадын хойд хэсгээр орж байгаа энэ бүс нутаг дээр бол хүн ам хамгийн бага сууршилтай ийм бүс нутаг байна. За мөн Өмнөд Америкта ижилхэн Хойд Америкийн ихээхэн том хотууд нь мөн эргийн дагуу далайн эргийнхаа дагуу ингэж байрлсан байдаг онцлогтой. За тэгэхээр Хойд Америк маань дэлхийн хуурай газрын 12%-ийг дэлхийн хүн амын 8%-ийг эзлэн оршиж байгаа ийм тэв байна. За 3 дахь их газар маань тэв маань Европ тэв. За Европ тэвийн маань онцлог зөөлөн дулаан уур амьсгалтай, ашигт малтмал байгалийн баялаг ихтэй ийм бүс нутаг. За Европ тэвд хүн ам маш шигүү сууршдаг онцлогтой. Европ тэв бүхэлдээ төрөлт багтаа бид нар өмнөх хичээлээрээ үзчихсэн хүн амын төрөлт нас баралтан дээр ярилцчихсан. За тэгвэл энэ дээр Европын ихэнх орнууд хүн амын өсөлтөнд тэгтээ тэнцэж байгаа гэж үзсэн. Үүний хамгийн тод жишээ бол Герман улс байж байгаа жишээтэй. За энэ Европын хүн амын дундаж насалт бол эрчимтэй нэмэгдэж байгаа гэсэн үг юм аа. За тэгэхээр Европ тэв маань харьцангуй агломерац болоод мегаполисчих үйл явц хамгийн их тод томруунаар илэрж байгаа ийм бүс нутаг. За өмнөх хэсэгт үзсэн Өмнөд Америк, Хойд Америкийн суурин газруудын төвлөрөл бол дандаа ийм зах газраар байршижсэн бол харин Европ тэвийн хотуудын байршил бол харьцангуй задгаа хэлбэртэйгээр ингэж ажиглагдаж байгааг та нар харж байна. За Европ тэв маань дэлхийн хүн амын 11%, хуурай газрын 7.1%-ийг эзлэн оршдог ийм тэв байж байна. За дараагийн хэсэг маань Аз. За бид нар Аз тэвийн онцлогийг одоо тодруулан ярилцъя. Азийн хот суурин газруудын их нь Инд, Ганга, Шар мөрөн зэрэг том гол мөрдүүдийн хөндөд оршдог. Өнөөдөр дэлхийн хүн амын бараг 60 гаруй хувь нь Азад амьдарч байна. Ялангуяа номхон далайн эргийн дагуух эдийн засгийн хувьд түрүүн хөгжиж байгаа хотуудад төвлөрөн амьдарч байгаа юм. Олон орны одоо ч гэсэн мөн хөдөөгийн суурьнд амьдарч байгаа хүмүүсийн суурьшил Азид бол харьцангуй шигүү байршилтай байгаа юм. За тэгэхээр Аз тэв маань үндсэндээ дэлхийн хамгийн их хүн ам суурьж байгаа Хятад,
мөн Япон, за Энэтхэг гих мэтлэн хүн амаараа тэргүүлэгч улсууд байхаас гадна хүн амаараа тэргүүлэгч хотууд бас энэ тэвд байрласан байж байгаа. За үүний хамгийн том илэрж байгаа жишээ бол Японы Токио хот юм. Хамгийн их хүн ам Токиод суурьшдаг гэсэн үг. За тэгэхээр Аз тэм маань дэлхийн хүн амын 60%-ийг хуурай газрын маань 29.1%-ийг эзлэн оршдог ийм томоохон тэв байж ах жишээтэй. За бидний дараагийн хэсэг бол Африк тэвийн онцлогийг ярилцгаая. Африк тэв нь хуурай уур амьсгалтай улмаас тус төвийн хойд газруудаар хүн ам харьцангуй таруу байршдаг. За ялангуяа Нийл, мөрний хөндөй, мөн далайн эргийн дагуух үржил шинт газруудад хүн амын бөөгнөрл харьцангуй ихтэй байдаг. Африк тэвийн хүн амын ихэнх нь нүүдлийн мадал аж ахуй эрхэлдэг ийм онцлогтой тэв байж байгаа. За хөдөө нутагт орсон суудаг хүмүүсийн ихэнх нь маллдаг. За тэдгээрээс өнөөдөр олон хүн шилжиж суурин газруудад төвлөрөх сонирхол бий болсон байх жишээтэй. За тэгэхээр Африк тэвийн улсуудаас хамгийн их хүн ам өөртөө төвлөрүүлсэн бүс нутгуудад Египтийн Кайрож, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын нийслэл Йоханнесбургт хүн ам харьцангуй шигүү суурьж ах жишээтэй. За Африк тэв маань дэлхийн хүн амын 14%, хуурай газрын 24.2%-ийг эзлэн оршдог ийм онцлогтой тэв байна. За дараагийн маань тэв маань Австрали ба далайн орнууд байна. За хүн амын сурчлал хамгийн багтаа энэ бүс нутагт Австрали, Шинэ Зеландчууд ихэвчлэн далайн эрэг хавийн хотууд болон хуурай цаг агаартай нутгийн хүнд таруу байралтай суурьшдаг. Номхон талаан арлууд алс зайтай оршдог учраас байгалийн баялаг багтаа учраас цөөн хүн ам амьдарч байгаа. За тэгэхээр Австрали тэв маань мөн хотууд нь далайн эргийн зах хэсгээрээ байрлсан онцлогтой. За энэ Австрали тэвд бол мегаполис гэсэн үзэгдэл харьцангуй багтаа агломераци бол тэвийнхаа баруун өмнөд хэсгээрээ харьцангуй идэвхжэлтэй байдаг онцлогтой. За далайн орнууд гэхлээр энэ бүс нутгийн нэлээд их өргөн удам нутаг дэвсгэрийг хамарсан. За томоохон усан орчноор хүрээлэгдсэн ийм далайн орчинд амьдарч байгаа бүс нутаг байж байгаа. За жишээлбэл Полинезийн арлуун орнууд гэх мэтлэн жижиг дэд арлуудаас бүрдсэн энэ бүс нутагт бол ашигт малтмал байгалийн баялаг харьцангуй багтаа байдаг учраас хүн ам харьцангуй цөөн суурьшдаг. Мөн дээрэс нь тухайн үед ашигт малтмалыг нь колоничилж байсан орнууд нь ихээр ашигласан учраас одоогоор энэ арлуудын бүс нутаг дээр амьдарч байгаа хүмүүс бол харьцангуй тогтвор суурьшил багтаа мөн нутаг дэвсгэрээ хамгаалж үзэх ийм сонирхолтой хүмүүс л тэр бүс нутаг дээр амьдарч байгаа гэсэн үг юм. За Австрали маань дэлхийн хүн амын 1%-ийг эзэлдэг. За хуурай газрын 5.9%-ийг эзлэн оршиж байгаа ийм тэв байж байна. За тэгэхээр энэ бүс нутгаар ингээд аваад үзвэл ялангуяа Евраз мөн хойд өмнөд Америкт харьцангуй их хүн суурьшдаг. Австрали бол хамгийн цөөн хүн суурьшдаг ийм бүс нутаг байгаа нь батлагдлаа. За тэгэхээр одоо бүгдээрээ дараагийн нэг хэсэглээ оръё. За энэ бол хүн амын хотын тесрэлт гэсэн ухтгун хэрхэн яаж гарч ирсэн бэ гэдэг ойлголт юм. За үүний нэг тод жишээ бол Индонезийн хотын хүн ам 123 саяд хүрсэн холбооны бүгд найрамдах Герман улс, Британи, Франц улсын хотын хүн амаас давж байгаа. Энэ үзэгдлийг шинжлэх ухаанд бол хотын тесрэлт гэж нэрлэж байгаа юм. За хөдөөнөөс олон мянган ажилгүй ядуучууд хот руу шилжин ирж том хотын хаяад захыг бараад нь толгой хорогдох
болсон. Ингэж борчуудын хороол буюу борчуудын хорооллын хотчлтыг бий болгож байгаа юм. За энэ борчуудын хорооллын хотчлтоор хамгийн их байгаа бүс нутаг нь Африк төв дээр бүгдээрээ ярилцъя. Африкийн бүс нутгуудад ялангуяа Сахараас өмнөх Африк гэж бид нэр өмнө яригджсэн энэ Сахар орчмын энэ Африкийн бүс нутгуудад бол борчуудын хороолол маш ихээр төвлөрөн бий болсон. Ялангуяа энэ ашигт малтмал байгалийн нөхцлөөс хамаарат борчуудын хороол үүсгэж байгаа энэ бүс нутгууд бол ялангуяа томоохон энэ хотуудтай ингэж суурч болсонтой холбоотой. За мөн Европ төв дээр мөн энэ борчуудын хороол гэдэг зүйл сүүлийн үед маш ихээр яригдах болсон. За энэ борчуудын хорооллыг бий болгож байгаа нэг хүчин зүйл бол шилжилт хөдөлгөөн байж байна. За энэ шилжилт хөдөлгөөн бол маш олон хүчин зүйлээс хамааралтай байдаг. За сүүлийн үед бол Европын холбооноос цагаач иргэдийг харьцангуйгаар бага оруулах юм бодлогыг барьж байна. За борчуудын хороол дээр Азийн бүс нутаг дээр бас нэлээд их гарч иж байдаг. Ялангуяа хүн ам хэд ихээр төвлөрсөн хятад улс дээр борчуудын хороолол түүнийг дагаад тухайн дэд бүтэц хөгжөөгүй бүс нутагт хүн ам ихээр сууршиж ийм хийсвэр буюу хотчих биш ийм үзэгдлийг бий болгож байгаа. За ялангуяа хөгжиж байгаа орнууд сүүлийн үед хотчлтын үйл явц дээр нэлээд их төрөөс бодлого баримталж байгаа учраас дагуул хотуудыг барьж байгуулах ийм төлөвлөгөөнүүдийг боловсруулан явагдаж байна. Энэ дагуул хотуудыг байгуулснаар агломерацчих үзэгдэл нэлээд их эрчимжих боломжтой байгаа нь харагдаж байгаамаа. За одоо тэгэхээр бүгдээрээ Монгол орны хоймор болсон Мөрөн хот маань хот мөн үү биш үү гэдэг дээр бүгдээрээ эргэн ярилцъя. За 1992 оны Монгол улсын үндсэн хуулиа өөрчлөлтөөр Мөрөн хот нь сум гэсэн статусаар нэрлэгдэх болсон. За дэлхий дээр бол саятан хот, том хот, дунд хот, жижиг хот гэсэн ийм ангиллуудыг авч баримталж байгаа. Харин Монгол улсын хуулиар болохоор Мөрөн сум бол одоогоор 37 мянган орсон суугчтай учраас за сум гэсэн статус англиг л хамаарагддаг байх нэ. За хүүхдүүдээ өнөөдрийнхээ хичээлийг үгээр өндөрлөе. Та бүхэн гэртээ дараах даалгаврыг хийж ирээрэй. За хөдөөгийн хүн суурин газрууд сэдвийн сурах бичгээр байж байгаа. Багш нь сурах бичгээр байгаа үндсэн агуулга, аргачлалыг харьцангуй бага оруулсан учраас та бүхэн хочилт гэсэн сэдвийг судлахдаа сурах бичиг болоод багшийнхаа хичээлтэй хавсарган үзээрэй бүгдээрээ. За тэгэхээр энэ гэрийн даалгаварт өгж байгаа сэдвийг сурах бичиг дээрээсээ хамтарч хийх ёстой юм аа. За ингээд өнөөдрийн маань хичээл үгээр өндөрлөж байна. Анхаарал тавьсан явдалд баярлалаа хүүхдүүдээ.